Анхны тусламж. Жолооч зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд анхны тусламж үзүүлэх үүрэгтэй. Анхны тусламж үзүүлэхээс айдаг нь яаж үзүүлэхээ мэдэхгүй буюу буруу арга хэмжээ авснаас хүндрэл үүсгэх аюултай байдаг. Эхлээд байдлыг зөв дүгнэж, бэртэл авсан газар дээр нь анхны тусламжийг хурдан хугацаанд үр дүнтэй үзүүлнэ. Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнийг хамаагүй хөдөлгөж болохгүй. Жилд зам тээврийн ослоос болж нас барсан хүний ойролцоогоор 75% нь анхны тусламжийг буруу үзүүлснээс болж амь насаа алддаг байна. Иймд анхны тусламж үзүүлэхдээ тайван, сандарч төвдөлгүй, нэгт нямба хандах ёстой. Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд түргэн тусламж дуудах хэрэгтэй. Хэрэг болцоогүй бол аль тааралцсан тээврийн хэрэгслээр ойр байгаа эмнэлгийн байгууллагад хүргүүлнэ. Зайлшгүй тохиолдолд өөрийн тээврийн хэрэгслээр хүргэнэ. Гэмтсэн хүн ухаангүй байвал түргэн тусламж ирэх хүртэл амьсгаа байгаа эсэх судасны цохилтыг шалгана. Амьсгалахгүй байвал хиймэл амьсгал хийхдээ амны хөндөд юм байгаа эсхийг шалгана. Гэмтсэн хүний аман дээр биенд тавьж амьсгалаа гүнзгий авч ам руу нь хүчтэй үлээхдээ хамрыг нь сайтарч чимхнэ. Зүрх амьсгалын замын үйл ажиллагааг сэргээхдээ зохиомл амьсгал хийж зүрхэнд шууд бус иллэг хийнэ. Уушгинд 1 удаа зохиомл амьсгал хийж 5 удаа зүрхэнд шууд бус иллэг хийнэ. Судасны цохилтыг шалгаж амьсгалж эхэлж байвал хажуу талаар нь хэвтүүлнэ. Шарханд биенд шархны лент бактерийн эсрэг үйлчлэгээтэй салбитыг хэрэглэнэ. Йод ногооныг шархны эргэн тойронд түрхэж хэрэглэнэ. Хэрэв цус алдаж байвал цус алдалтыг тогтоох арга хэмжээ авна. Хялгасан судасны цус алдалтанд шархыг ариутгалын бодисоор цэвэрлэж боолт хийнэ. Венийн судасны цус нь хар хүрэн өнгөтэй тасралтгүй урсах маягаар удаан гардаг. Венийн судасанд даралттай боолт хийнэ. Артерийн судасны цус нь тод улаан өнгөтэй олгоодож гардаг. Энэ үед шархны дээд хэсэгт жирийг тавьж эрзэн чангалуур тавина. Чангалуурыг зуны улирал 1.5 цагаас хэтрэхгүй, өвлийн улирал 30 минутаас хэтрэхгүй хугацаагаар тавина. Энэ үед тусламж авах бололцоогүй бол чангалуурыг суллан шархны дээгүүр хуруугаараа дарж өгнө. Дотор цус алдаж байвал та юугаарч тусалж чадахгүй, зөвхөн эмчил үүнийг онцлно. Үе мөч хугарсан байвал өвдөлтийг багасгахын тулд хөдөлгөөнгүй байхаар чиг барьж болно. Хүчтэй өвдөлтөөс болж ухаан алдаж болзошгүй. Жишээ нь цээжний хөндийн гэмтэлд чөлөөтэй амьсгалж байхаар битүү болт хийнэ. Гэмтэл нь янз бүр байдгаас авах арга хэмжээ нь өөр байдаг. Хэрвээ та анхны тусламжийг зөв үзүүлж чадахгүй бол гэмтсэн хүнийг хамаагүй хөдөлгөж болохгүй. Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж явах юм бол хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж зам тээврийн осолд өртөхгүй байх боломжтой.